Сайн байцгаана уу? Бид бол 3 тамир олон улсын дунд сургуулийн 14 ангиас сурагчид байна. За намайг 11-ийн Б ангиас сурагч С Эрдэнэбат мөх гэдэг. Би 11-ийн А ангиас сурагч Батч байна. Намайг болохоор 11-ийн А-гийн ангиас сурагч Азтай гэдэг. За бид гурав яагаад энэ төслөө санаачилсан бэ гэхээр энэ төслийн нэр маань болохоор Ногоон зам гэдэг нэртэй төсөл байгаа. За Ногоон зам гэдэг төсөл маань ямар утга учиртай юм бэ гэхээр хотын төвөөр явж байгаа нийтийн тээврийн шугам. За мөн ер нь бол төгжрлийн эсрэг, утааны эсрэг гэсэн үг гэж ойлгож болно. За яагаад энэ төгжрлийн эсрэг, утааны эсрэг ингээд дөрвтэй шийдэл болж чадах юм бэ гэхээр за энэ зам маань болохоор өөрөө дотроо ингээд оронгуудтай нь яадаг вэ гэхээр тухайн дээр нь явж байгаа тээврийн хэрэгсэл, цахилгаан тээврийн хэрэгслийг ингээд цэнэглээд тухайн тээврийн хэрэгсэл маань ямар ч жолоочийн шаардлагагүйгээр эсвэл ямар нэгэн нэмэлт тэжээл холбохгүйгээр батарейны шаардлагагүйгээр өөрөө явах боломжтой болдог гэсэн үг. За та бүхэн сайн харах юм бол энэний доор болохоор юм оромог байгаа. За энэ оромог нь яах вэ гэхээр энэ замаасаа өгж байгаа энергийг цахилгаан энергийг ингээд өөртөө шингээж аваад тэгээд ингээд машиныхаа моторыг ажиллуулах явуулдаг гэсэн. За энэ дээр яг ямар шийдэл байна вэ гэхээр за хотын төвөөр явж байгаа нийтийн тээврүүд маань нэгдүгээрт маш их хэмжээний нүүрс хүчлийн хүлэмжийн буюу агаармаг маш их бохирдуулдаг. За мөн тэдгээр маань маш их хэмжээний бензин, түлш гээд энэ бүхний ард нь маш их мөнгө эргэлдэж байгаа. За тэгэхээр энэ бүх мөнгөний урсгалыг яг яаж зохицуулах вэ гэхээр яаж ингэ багасгаж болох вэ гэхээр иймэрхүү одоо жишээ нь вагон гэсэн үг. Ер нь бол вагонд тэгээд 2-3-аараа 2-3 ийм юутай павильонтой вагон хийчих болно. Тэнгүүдээ тэрийг нэгдүгээрт тэр нь болохоор байгаль экологид ээлтэй. За мөн 24 цагаар ажиллах боломжтой, ямар ч жолоочийн шаардлага байхгүй. За одоо орчин үед болохоор хиймэл оюун ухаан, компьютер хөгжил ямар байгаа вэ? Тиймэрхүү байдлаар бодцоод зэрэг энийг явандаа илүү хөгжүүлээд явах юм бол ямар тийм жолоочийн шаардлага байхгүйгээр мөн илүү дутуу тийм хяналт шаардахгүйгээр өөрөө ингээд яваад өөрийгөө зинэглээд өөрөө яваад хэрвээ алдаа гарах юм бол нэгдсэн компьютерийн системд мэдээлэл өгөөд тиймэрхүү байдлаар ингээд явах боломжтой юм төсөл байгаа. Онлайн төвшөнд яриа гэх юм бол эхлүүлэх юм бол за энэ яг замын доор болохоор 5 ширхэг оромог байгаа. Тус бүрд нь ингээд 1 2 3 4 5 гэдэг юм 5 ширхэг оромог байгаа. Та бүхэндээ нэг сонирхолтой туршилт харуулах үүднээс за энэ болохоор зэгсууц оромог гэсэн үг. Одоо энэ замын доор байгаа оромог тэгээ машины доор байгаа оромог гэсэн үг. За энэ оромогийн үзүүрт нь болохоор бид нар диод буюу гэрэл холбогдсон байгаа. Тэгэхээр энэ яаж цахилгаан дамжуулж байгаа үнэн юм уу гэдгийг ингээд хэлхийн тулд харуулахын тулд ийм билет авьдэрсэн. За үүнийгээ зам дээр байрлуулах юм бол та нар анзаарна. Энэ дээр болохоор гэрэл нь асна гэсэн үг нь диод нь. За тэгээд энэ дээр байгаа бүх физикийн нарийн онлын тайлбарлахаар одоо Батчир маань бэлдсэн байгаа. За баярлалаа. Хамгийн түрүүнд ямар нэгэн хэмжээний машин хөдлөхийн тулд мэдээж газаасаа хүнд ирэх ёстой. Газаасаа хүнд ирэхэд тэгээд манай цахилгаан маань зогсчих юм бол бас хэцүү болохоор тэр газаасаа хэр холдож болох вэ гэдэг нь манай оромогны хэмжээнээс шалтгаалдаг ба. Хэмжээнээс нь тэгэд бас оромогноос цахилгаан авахд хөлбөлцөх гүйдэг учраас энэ дүүн диод ашиглаад бид нэр тогтвортой гүйдэл болгосон байна. Тэгэд мэдээж ингэж цахилгаан хэмжээний гүйдэглэхийн тулд тодорхой хэмжээний газар доорх оромогнуудаа энерги хангах хэрэгтэй. Энерги хангахдаа цахилгаан станцаас хангах учраас илүү бензин эсвэл бол дизель машинаас хамаагүй экологтой байгальтай ээлтэй. За тэгээд юм ба. Дахиад энергийг хэрхэн яаж авч болох вэ гэхээр бид нар ийм байшингууд одоо энэ дэр бэлдсэн байгаа. Энэ дээр ууг нь бол нарны автан байх хэвээр. За тэр нарны автангуудаараа бид нар тодорхой хэмжээний энергийг аваад тэр энергийг бас зам руугаа шилжүүлэнгүүтээ цахилгаан станцаас авж байгаа энергийг багасгаад цахилгаан станцтай илүү бага ийм дарамт учруулахаар тиймэрхүү байдлаар зохион байгуулж байгаа. За мөн хотын төвөөр зөндөө олон хурц харуулагч нар байдаг. За тухайн хурц харуулагч нарыг ашиглаад бас мөн түүнээс энерги эрчим хүч гаргаж авах боломжтой. За тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг одоо манай төсөл маань ер нь хөгжүүлэлтийн явц дээр байгаа. Тэгээд энэ төслийг ер нь бол хийж эхлэх 3 хонсон байна. Яг 3 хоногийн хугацаанд энэ бүх зүйлийг бэлдээд хийсэн. Тэгээд манай сургуулийн багш буюу одоо Бат Билэгт багш маань биднэрт яг машины доор одоо энэ маш төвөгтэй энэ дэр холболтууд байгаа л да. Тэр төвөгтэй холболтуудыг бид нарт холбуулж өгөөд ингэдээс үү тэгдээс үгээ бүгдийн сайн тайлбарлаж өгсөн. Ерөнхий санаагаа бол бид гуруулаа гаргаад тэгээд эдрийг өөрсдөө игээд иймэрхүү байдлаар явж байгаа. Яг 3 хоног одоо бараа материалтай яваад орой суухтаа ерөөд бол 3 хоногийг зарцуулсан. Бид нар ерөөд бол гудамжны гэрлээ ихтэй ерөөд бол хамгийн их цаг хугацаа ерөөд бол зарцуулсан. Яагаад гэвэл энэний доор одоо маш олон одоо утаснууд одоо хоорондоо холбоод ерөөд хамгийн төвөгтэй хэцүү санагдсан.
газар доо байгаа утас ороомогнууд маань дэндүү нэрийнхэн байсан учраас яг машина хөдлөхөд хангалттай хэмжээний чадал өгч чадахгүй байсан учраас дэндүү их вольт өгөх юм бол шатах аюултай байсан болоо тэр нэлээ асуудалтай байсан. Манай эцэг эхчүүд бол биднийг ингэж бүтээл хийж байгаа гэдэг маш их тааламжтай нэлээ дуртай байсан учраас бид тэдэд материалууд авахд мөнгө хандуулсан. Багш нар маань бас мэдээж түүнд хэлсэнчлэн машины доторхыг хийхэд маш их тусалсан. Энэ технологи маань анх Никола Тесла wireless electricity-г үүсгэхдээ анх прототип байсан бөгөөд анхны үйлбэр байсан. Тэгээд энэ бид нар ингээд 10 жилийн хүүхдүүд ингэж хийж чадж байгаа юм чинь манай Монголын мундаг инженерчүүд дэлхийд даяар мундаг инженерчүүд илүү хөгжүүлээд, илүү практик болоод, илүү их efficient болоод хийж хангалттай боломжтой. Тэгээд бас энэний хамгийн сүүлд хамгийн өвгөн хүрээтэй жишээ нь бидний утасны wireless charging буюу саяхан нэгдсэн гэж тэ саяхан үүссэн wireless charger ингэж утасгүйгээр цэнэглэхийг харуулж байна. За тэгээд дахиад нэмжлэхэд гэх юм бол тухайн төслийг хэрвээ Улаанбаатар хотод одоо бид нар яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ гэхээр нэгдүгээр бид нар 10 жилийн хүүхдүүд бидний гэр одоо сургуулийн хооронд тодорхой хэмжээний зай байдаг. За тухайн зайг туулахад бол бид нар нийтийн тээвэр ч юм уу, өөрсдийн хувийн унаа ч юм уу, тиймэрхүү байдлаар явдаг. Тэгтэл ямар асуудал тулгарсан бэ гэхээр төгжрөл гэдэг маш том асуудал гарч ирсэн. Төгжрөл гэдэг асуудлыг за одоо дээр байгаа одоо удирдлага том хүмүүс маань шийдэх гээд миний мэдхийн 16 жил одоо бид нар 16 настай. Миний мэдхийн 16 жил тасралтгүй төгжрөл гэдэг байсаар байгаа. Тэгэхээр энэ төгжрлийг алга болохын тулд төгжрлийг багасгахын тулд дөрвтэй алхмыг бид нар хийж чадах юм байна гэж үзээд дөрвтэй алхам нь энээс эхлэх юм байна гэж үзсэн байхгүй юу? Жолооч шаардлагагүй. Дээрээс нь автобус шиг байнгын тэгэж өөрийгөө нөгөө бензинээр түлшээр цэнэглэх шаардлага байхгүй. За тэгээд түлшээр цэнэглэх шаардлага байхгүй болохоор баг бидний тооцоогоор л нэг удаа автобусны банкыг нэг удаа дүүрэх хэмжээний үнийн дүнгээр тухайн энэ машиныг маань 7 хоног тасралтгүй цахилгаанаар хангаад явуулах боломжтой. Тэгэхээр энэ маань Монгол Улсын төсөвт маань ч тэр дээрээс нь агарын бохирдолч тэр төгжрлийн эсрэгч тэр маш дөрвтэй алхам болж чадна гэж бид нар үзэж байгаа. За энэ дээр эрсдэл гэх юм бол за энэ маань өөрийнхөө замаар энэ замыг бол бид нар хэрвээ хийх юм бол төсөл маань хэрэгжих юм бол замын тусад нь хийж өгнө гэсэн үг машин замаас тусдаа хийж өгнө. Замаасаа гарахгүй болгоод өгнө. За тэгэхээр энэ дээр ямар ч асуудал гарахгүй. Зээрээс нь химэл оюун ухаан гэж байгаа одоо гараа нэлээд сайн хөгжиж байгаа. Тэгээд дахиад энэ нэмэлт сенсорууд одоо мэдрэгчүүдийг байрлуулад хүмүүсийг дайрахгүйгээр тэгээд мэдээж хотор тодорхой хэмжээний тогтмол хурдтайгаар явна 30-40 км/цаг гэдэг юм уу тиймэрхүү тогтмол хурдтайгаар явж болно. Ганц эрсдэл нь юу юм бэ гэхээр тэр цахилгааны эрсдэл байж болно. Бороо цас ордог. Тэр үед нь бол тэрийг нь бол бид нэр илүү сайн үнийгээ хөгжүүлээд тодорхой гоё болгож болно. За дээрээс нь жолооч нарын хариуцлагагүй үйлдэл гэж болно. За жолооч нарын хариуцлагагүй үйлдэл гэдэг маань за одоо өдөр болгон Улаанбаатарын замын хөдөлгөөнд маань ямар жолооч нар оролцож байгаа хариуцлагатай хариуцлагагүй согтуу эрүүл бус эрүүл зөндөө олон хүмүүс орж байгаа. Тэр хүмүүсээс үүдээд тухайн нийтийн тээвэр дотор маань зорчиж байгаа хүмүүсд гэмтэх эрсдэлтэй. За үүнийг арилгахын тулд ер нь ганцлаар жолооч нар маань бүгдээрээ дор бүрнээ ухамсартай байгаасаа л гэж үзэж байгаа. Тэгэх юм бол энэ тээвэр маань явж аюулгүй тээвэр болж чадна. За дахиад нэг ерөнхийдөө бол манай багийн шийдэж байгаа асуудал нь болохоор цахилгаан машин маань өөрөө нэг газар заавал очиж ийс. Тэгээ ерөнхийдөө бол маш удаан цагаар цэнэглэгддэг учраас ерөнхийдөө бол хүний өдрийн амьдралд ерөнхийдөө бол маш хэцүү. Тийм болохоор бидний шийдэж байгаа санаа нь болохоор ерөнхийдөө бол энэ одоо тусгай замаараа явж байхдаа цахилгаан машин маань өөрийгөө цэнэглээд явж байхдаа өөрийгөө цэнэглээд одоо хугацаа хэмнэх тийм давуу талтай байгаа. Тэгэхээр энэ нь яг ямар давуу тал юм бэ гэхээр автобуснууд маань өөрсдөө автобус баазандаа очиод өөрийгөө бензинээр цэнэглэн тэрийг асуудал гардаг, уддаг. За тэгэхээр энэ машин маань ерөөсөө явж байхдаа өөрийгөө цэнэглэн гэсэн үг. Явж байхдаа ямар ч тийм хүний шаардлага байхгүй. Өөрөө дотроо компьютертэй дахиад нэмээд химэл оюухаа суулгаад өгчих юм бол тухайн машин хүний оролцоо хэрэг байхгүй болчихно. За тэгэхээр явандаа насжилтандаа энэ машин маань ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ерөнхийдөө компьютер руугаа мэдэгдээд за тэр нь яах вэ гэхээр машины энд асуудал гарсан байнгүй те тухайн механикч маань өөрсдөө машин дээр очиод тэгээд машинаа засчихна гэсэн үг байхгүй. За машиныг автобус л та. За тэгээд 24 цаг хоногийн 24 цаг үйлчлэгийг үзүүлэх боломжтой. Тэгэхээр нийтдээ одоо хүмүүс одоо чинь залуу хүмүүс бид нар ямар нэгэн асуудал гараа шөнө өрөө гарах болно. Ийш тийш явах хэрэг гарангууд такси барийг нэгдүүлнэ те. За тэгээд өвлийн үйлрэл гэх юм бол хэтэрхий хүүтэн болохоор иймэрхүү хямдхан мөртөө
хурдтай явж чаддаг иймэрхүү ийм тээврийн хэрэгслийг сонгох юм бол бид нарт илүү эдийн засгийн хувьд үр ашигтай. За мөн дээрээс нь эрүүл аюулгүй орчинд зарчих боломжийг бүрдүүлж байгаа гэсэн.